Таныг стресстүүлж байгаа ямар асуудал байна? Би уг нь ажилдаа дуртай. Цагтаа аж ирдэг. Харин дараа нь цаг үртгэлийн асуудлаас болоод бөө юм бол. Тэгээд олон хоцролттой гэсэн шалтгаанаар дутуу цалин аваад бүр залхаж байна. Намайг бүр мэдээд байхад хуруу уншигч ин дээр өөрөөсөө гадна олон хүний хурууг уншуулчихсан. Өмнөөс нь цагийг бүртгүүлнэ. Гэхдээ энэс болж ажилчдаа маш их асуудал үүсэж байна. Үнэн зөв эрсцийн мэдээлэлгүйгээс болоод цалингийн тооцоолол дээр юм эргэлзээ үүсэж байна. Та боддоо. Ажлаа хийгээд цалингаа аваад өрөө төлнө. Лизингээ төлнө. Ингэн техник гэдэг өчнөөгийн төлөвлөсөн байж хахад хаанаас ч юмként хоцорсон, дасалсан гэсэн өчнөө цаг гаргаж ирээд дандаа дутуу цалин ордог байхгүй. Цагийн бүртгэл чөлөө тасалсан цагийг нэгтгэж баталгаажуулахад маш их цаг ордог. Би байнга оройтч харна. Тэгээд цагийн тайлан дээр бүгдээрээ хил ам хийн. Би чинь артай амьдралтай хүн юм байх биз. Хэн ажилдаа ирсэн ирээгүй, өвчтөй чөлөөтэй. Энэ бүх ажилтны дундах маргаан намайг бохимдуулаад байгаа. Цааш нь. Тэгээ та боддоо хүнддэг шалтгаан гарч ирж штэ тий. Жишээ нь эмдэгт үзүүлэхэд чөлөө авахын төлөө бараг ипотекийн зээл авахд анийг юм болтго. Нэгэ хүнтэй цаг бүртгэлийн төхөөрөмж авчраа тавьчихсан. Тэр нь байс хийгээд левдэрч. Одоо н офсоос гадуурх нэг ажлын үргээ биелүүлээд ажиллана штэ. Эргээд заавал ажил руугаа очиж цагаа бүрдүүлэх шалтгаантай болдог. Бүтэхгүй. Ер нь бол цаг бүртгэлээс болж ажилт нь ягтлан удирдлагын хооронд байнга маргаан гарна. Энэ бүх асуудлаас болоод би өөрөө ажилчтайгаа үл ойлголцсон үсэж байгаа. Энэнд ямар шийдэл байна? Энэнд ямар шийдэл байна? Энд ямар шийдэл байна? Бүх зүйл ойлгомжтой. Асуудлын шийдэл энд байна. Утэмжээ нэм таймли